share how the ISA Beta Box solution architecture training has influenced and strengthened your capabilities as a practitioner? Яг түрүү хэлсэнчлэн анх ер нь ингээд нөгөө нэг шинээр архитектурын чиглэлээр ажил хийх нь болохоор бүх юм шинэ байсан. Тэгээд бидний хувьд болохоор open grouping framework-ийн дагуу өөрсдөө бүх архитектурын зарчим стандартуудаа гаргаа явж исэн. Энэ сургалтанд сууснараа болохоор бизнес болон технологийн архитектурыг хооронд нь яаж холбох, уялдаа холбоог нь хангах, бүрэлдэхүүнүүдийнхаа зохион байгуулалтаа хэрхэн хийх нь яг илүү нөгөө нэг архитект хийж байгаа хүн рүүгээ чиглэсэн. Тухайн хүн нь ямар арга техник хэрэгслүүдийг ашиглан, канвасуудыг ашиглан архитектурыг олон улсын хэмжээнд чанартай хийх боломжтой болох сургалт мэдлэг мэдээллийг олж авч байгаадаа маш их баяртай байгаа. Сургалтынхаа хүрээнд болохоор ерөнхийдөө бид хэдийн одоо solution architect-ээр ажиллахдаа ажиллаж байгаа арга барил маань ер нь ямар шатнд явж байгааг гэдгийг илүү ойлгосон. Тэгээд тэрэн дээр нэмдэг нь одоо solution architect талдаа шийдэл дээр ажиллахдаа олон төрлийн методуудыг ашиглаад илүү нарийн судалгаа хийх боломжтой байх юм байна гэдэг дээр ер нь нэлээд ойлголтуудыг авлаа. Тэгээд мэдээж сургалтын үед бол онол тэгээд хажуугаар нь дасгалууд их байсан учраас ер нь тухайн нэг сурсан топикийнхаа хүрээнд илүү дасгалууд ажиллаад тэгээ тэрийгээ нэлээд юу гэх юм баттгаад явсан мэдээж нэлээд сонирхолтой байлаа. Тэгээд эдгээр арга барилуудаа ажил дээр яг нөгөө очиод хэрэгжүүлж үзэхээр давуу талууд нь бас мэдрэгдэх байхаа гэж бодож байна. This course in solution architecture, of course, offers many templates. But I think what's more important is the thinking skills to see IT in different perspectives and try to drive value. From your experience, how has applying the ISA solution architecture capability enabled you to deliver greater value within your organization? Яг одоо манай байгууллага дээр мэдээлэл технологийн архитектурын хэсэг маань бол зөвхөн IT хэсэгт хамаарад илүү application технологи дата архитектурын чиглэлээр шийдэл боловсруулж ажиллаж байгаа. Энэ сургалтанд энэ capability болон сургалтын хүрээнд бид нар буцаж байгууллага дээр очиод илүү enterprise архитектурын түвшинд шийдэл боловсруулах, банкны бизнесийн орчин болон технологийн арийг хооронд нь холбох чадамжтай болох хүлээлттэй байгаа. За ISA-гийн энэ solution architect-ийн сургалт нь мэдээж илүү skill based сургалт байсан учраас мэргэжлийнхаа төвшөнд өдөр тутмын ажил дээр ажиллахдаа энэ дээр сурсан арга барил методуудыг ашиглаад өөрийнхөө чадварыг мэдээж одоо өдөр тутмын ажил дээр бол impact өндөртэй байна гэж харж байгаа. Тэрнээс гадна одоо энэ сурсан методууд одоо Canvas, Cards гэдэг олон арга барилуудыг бас энэ скиллүүдийг өөрийнхөө багийнхантай шеэрлээд тэгээд ер нь холбоотой мэдлэгүүдийг цааш нь түгээгээд явна гэж бодож байгаа. Тэгээд энүүгээрээ ч гэсэн ер нь нэлээд impactful байна гэж бодож байна organization-да. Looking ahead, what other architecture capabilities are you interested in building? Цаашдаа миний хувьд бол TOGAF тэгээд AWS solution architect сертификатуудыг авахар зорж байгаа. Moving forward, I'm looking to deepen my skills in software architecture and engineering practices. Are you ready to transform your business? Visit us at atdsolution.com for more information.